За нэгдүгээр бол бид нар одоо нөгөө бодлогын бичиг баримтууд, стратеги, тэгээд дээрэс нь одоо энэ олон улсын болоод үндэсний стандартуудын ялгаа, тэгээд хаанаас эхэлж хэрэгжүүлэх, үйлчлэгээний байгууллагууд нь ямар стандарт хэрэгжүүлэхийн, төрийн захиргааны байгууллагууд нь ямар стандарт хэрэгжүүлэхийн, тэгээд стандартуудын ялгаа эхлэх арга замаа олж авсан. Төрийн захиргааны байгууллагын хүн учраас одоо бусад ингээд төрүүчийн сургалтуудаас ингээд сонсч ирсэн юмудаа болоход яаж хэрэгжүүлэх, хаанаас эхлэхээ мэддэггүйсэн. Тэр сургалтууд маань хэмжлэн нөгөө бизнесийн байгууллагуудад зориулагдсан сургалтууд байсан. Тэгээ одоо бол яг энэ төрийн захиргааны байгууллагын ISO стандартыг яаж хэрэгжүүлэх, ер нь бол төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн сайжруулах мэдээлэлийг энийг ерөөсөө хэрэгжүүлэх гол арга зам нь ерөөсөө энэ стандартыг мөрдөх стандартыг хэрэгжүүлэх юм байна гэсэн. За тэгээ сургалт бол гарын авлага, за тэгээ бэлтгэл, сургалтыг нөгөө хийх орчин нөхцөл гэдэг бүх юм бол маш сайн бэлтгэгдсэн. Тэгээ дээрэс нь сургагч нөгөө багш нар маань бас их илүү мэрэгсэн чадварлаг байлаа.